Багшийн мэргэжил дэвшлүүлэх институтийн үйл ажиллагааны танилцуулга. Манай байгууллага сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагын багш удирдах болон бусад ажилтнуудад эдгээр 4 төрлийн сургалтуудаар үйлчилгээ үзүүлж байна. Мэргэжил дэвшлүүлэх үндсэн сургалт нь дараах агуулгын хүрээнд сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад 1-5 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш удирдах болон бусад ажилтнуудад зориулан зохион байгуулагддаг бөгөөд бүртгэл 9-р сарын 16-наас 10-р сарын 5-ны хооронд онлайн сургалт 5-7 хоног, танхимын сургалт 5 өдөр гэсэн хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Бусад сургалтуудын хувьд боловсролын бодлого шийдвэрийг танилцуулах, хэрэгжүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх төрөлжсөн сургалт, сургалтын байгууллага хамт олон өөрсдийн хүсэлт хэрэгцээнд тулгуурлан байгууллага дээрээ авах боломжтой захиалах сургалт. Багш ажилтнууд өөрийн хөгжих хэрэгцээ хүслээрээ сонгон суралцах боломжтой сонголтод сургалтууд тус тус байна. Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос улс, Япон гэсэн 4 улсын эдгээр 6 ихтэй сургуулиудтай хамтран ажиллаж байна. Багшийн хөгжлийг дэмжих олон талт үйл ажиллагааны хүрээнд зөвлөх багшийн зэрэг олгох, судалгаа шинжилгээ хийх, ном гарын авлага, зөвлөмж боловсруулах, нэгж байгууллагын түвшинд зөвлөм туслах, багш солилцооны хөтөлбөрийг зохион байгуулалт удирдлагаар хангах, багшийн ур чадвар болон сайн хичээлийн технологиг сурталчлан таниулах, оны тэргүүний багш шалгаруулах зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Та бүхэн манай байгууллагын үйл ажиллагаатай илүү дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл дараах цахим шуудангийн хаягууд болон лавлах утаснууд Багшийн мэргэжил дэвшлэх институтийн цахим хуудас руу хандаарай.